Чи тэр хүмүүс араас өмнө. За минут хамт суугаа. За эхлэх үү. За сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Монголын бүх ард түмнээс энэ өдрийн мэндийг хүргэж байна. Миний би Сэлэнг аймгийн Сүхбаатар одоо хот гэж байсан. Одоо сумын унган эргээ 6 хүүхдийн ээж өргө толгоолсон эмэгтэй. Би хоёр нийгмийн хооронд өөрийгөө хэлмэгдсэн их гэж энэ хэвдийн урлаа хэлмээр байна. Учир нь социализмын нийгмийн үед тухайн үеийн төр засаг хүн амаа өсөх зорилтыг өмнөө чанга тавьж исэн. Бүсгүйчүүд эмэгтэйчүүдийг бөөр зүрх эрүүл бол хүүхэд гарах гэдэг ийм шаардлага тавьж исэн үе. Тэгээд тухайн социалистын нийгэм чинь одоогийн шиг одоо жирэмс хамгаалах арга хэрэглэхгүй, ерөндөг тавихгүй, аборт хийхийг одоо хуулиар хатуу хоригдсон энэ үед миний би яг хуу заяа төссөн хөөрхөн 6 хүүхдийн ээж болсон юм аа. Дунд нь ихэр. Тэгээд 6 хүүхэд төрүүлээ байж атал 91 онд нөхөр минь зуурдар хүний гарт нас барсан юм аа. Энэ үед миний хамгийн бага хүүхэд нь 1 сартай өлгийтэй, хамгийн том нь 11 насны 6 өнгөнчийн хүүхэд надад үлдэжсэн 91 онд. Тэгээд 94 онд ажилласан газар нь аж ахуйн нэгжийн улмаас дампуур дазалгаад дампуураад өв талгаа барьж би ажилгүй орлогогүй болсон юм аа. За тэгээд 90-ад оны эхэнд улсад 4-өөс дээш хүүхд төрүүлсэн эхчүүдийг улсад 20 жил ажилласан бол хүчээр нөхөн олбор гэдэг тэтгүүд гаргаж ирсэн үед миний би ажилласан жид нь 20 жил хүрээгүй 16 жил байсан учраас би уг тэтгүүд хамрах чадаагүй. Ямар нэгэн нөхөн олбор гэдэг над юм тогтоогдоогүй. Би төрийн төмөр нүүртэй католицийн хатуу харигсууданд би өөрийгөө гэхээсөө 6 хүүхдэд яллагдсан гэж хэлмээр байна. Учир нь өөр хүүхдэд тэжээндэх надад туйлын хүнд болсон. Товчл яри би. Үннийг хэлэхэд 90-ад оны эхэн үед бол Монгол улсад даяар хүүхдүүд олон арваараа, олон зуугаараа сургууль амьдралын хүнд төсөөс сургуулиас завсардаж гудамж таршинд гарч ирсэн үе. Тэгэхэд миний хүүхдэд араач гудамж таршинд гаргаагүй. Засгийн сангийн байранд амьдардаг, бид нар улсын байранд амьдардаг, маш туйлын хүнд амьдарч ирсэн орон нутгийнхан намаа мэднэ. Тэгээд их чинь үндсэндээ товчхонтой ихэд би 94 оноос хойш 2014 оны хугацаанд 20 жил би ямар ч орлогогүй өр хүүхдтэйгээ би цагийн хүндийг туулж эхэлсэн. Өр хүүхэд нь өвлийн хүйтэн цагт нь эдэр 3-9 хүүхдээр орлогогүй их миний хүүхдэд хөл нүцгэн гутал нь ханзарч унсан ямар ч засвар хөл өцгөн болсоос сургуулиас завсарч эхэлжсэн. Тухайн үед сургуулийнхын захиргаанд мэдэгдэжсэн. Би уулаад мэдэгдэжсэн. Миний хүүхэд ингээд өнөөдөр амьдрал нөхцөөс гутлахгүй болчиход хичээд явж чадахгүй наа багшаа яана гэд хэдэгхэн за энэ тухай төр заст би мэдэгдээ. Төр чинь угаасаа ийм болгочиход байгаа маа гэсэн ийм хариултыг өгчээсэн. Тэгээд би тухайн үед манай Сэлэнг аймгийн Сүхбаатар хотод олон хүүхэд сургуулиас авсагдсан. Яг ингээ харахад над шиг өргө толгойсон олон хүүхдтэй ээжийн хүүхдүүд аав нь нас болсон. Ийм хүүхдүүд сургуулиас авсагдаад амьдралын хүндэд нухлагдаад өсөөд ирэхээр гурилын үүдүүд тампуу шуудаа барьж ороод үлээгч гэдгийг одоо тийм гэдэг хаягдлыг үүрчээд шигшээд гамбар хийж иддэг байсан. Ийм амьдралыг манай хүүхдүүд туулсан юм аа. Тэгээд их чин сүүлдээ бодсон хүний өөрийн хүүхдүүд нийлээд гэмтрэг холбогдчих гээд зах вокзалаар яваад эмээ тинээд гуйлг гууж идэхин мэдж гэн зах дээрээс идэхин дангуугаас авч идэж энийг сонсоод зүрх сүтэн уярахтаа би авьяасаар амьдарч авьяасны сүндгийн бол би авьяасаар өрөвдөө амьдрыг шидэд би 97 онд би өөрийнхөө том охин ууган хүү дараагийн хүү эзэртэйгээ хамтраад уран бүтээл хийсэн. Дээр нь эмзэг үдгийн сургаал завсардаад яг миний хүүхдүүд чинь ингээд годомжинд гараад тэнээ өвсөн 2 хүүхдийг би хүүхдийн төлөөдийн дарга бурмаа гэж тухайн юунд би уламжлаад би гэр бүлийн хамтдаа дуу заагаад бид нар аймагтаа тайлан тоглолт тавьжсан. 98 онд Гээч бидэнд аймгаас ямар нэгэн бидэнд аймгаас бидний хамтлагт мөнгө гарсан боловч бид нар авч чадаагүй. Энийг тэр бурмаа гэдэг хүний гараар авч алга болсон юм байдаг юм аа. За тэгээд товчхонтой ярихад ийхүү цагийн хүндийг стилэн явтал ууган охин минь 2003 оноос өвдөөд одоо энэ туяа цэцэг байна. 2003 оноос өвдөж байгаад 2004 онд хэвтэрд орчихсон юм аа. Энэ охин минь ингээ хэвтэрд орохдоо маш их үргэлжлсэн унал таталтын байдалд орж хэвтэрд орсон. Сэлэнг аймгийн Сэхэн амьдрал тасалд 13 оны турш ухаангүй эмчлэгдсэн. Энэ үл Сэлэнг аймгийн ерөнхий нэгдсэн эмнэлгийн дарга болоод бүх юмсаар хамтарсан үзэлгээр бамбан хурц гүн хорлого
даал төлөвт мэдрэхгүй явж хагаад ил гарч ирэхдээ өвчнийхөө шууд төгсгөл буюу 4-р үе эцсийн шатанд орон илэрч байна. Ийм таны охин найдваргүй болсон шүү. Хизээ нэгэн цаг таны охин эмчилгээ авч урдын эрүүл үйлшгээ 2 хөл дээр босч ирэхгүй гэдэг аимш дүгнэлтийг миний охинд өгчээсэн. Тэгээд эмчтэр хийдэг бүх тарай эм дозыг нэмж хийгээд 2-3 хоног халсны ухаан ороод ээжигээ хүн танихтай бодсон хот дагалдаа төдлийгээд тэгээд эмчтэр эм тарайг нэмээд хийсэн хоолоорой ах дүнээр дуудуулсан айгүй хүнд байсан тий. Тэгээд эмч дагалдаад сэлэнгээс бүр эмч дагалж тариа насцаар нэгснэгд хүрэж ижсэн. Нэгснэгд миний охин 2004 оны 11 сард 10 хоног хэвтэлсэн. Би өөрөө сагсан. Эмч нар хамт очиод туудын хүнд биш шүү толгоос өсөжсэн. Хэцүү болцсон байх шүү хэлжсэн. Тэгээд өгтөл өөр харамжтай. Охин маань нэг охины ээж болцсон байсан. 24 настай. 24 настай хэвдэд орохдоо нэг охины ээж болцсон байсан. Охин нэг өнгөрч явсан. Тэгэл тэр мөн жаах охины энэс нүн чөлгүүх хүн хичээд юм билээ. Тэгэл миний би мөнх тэнгэр минь туслаач. Охины минь 24 наснд нь бүү хорвоос буцаагач. Охинд нь амьдрал хайлаач. Охины минь 2 хөл дээр нь босхгүй ч гэсэн зүрхийн зогсооч бүү буцаагач. 30 өдөр насыг үзүүлж мөнх тэнэг харуулаач гэж би залбирч гуйдаг байсан. Магадгүй миний одоо солиор байсан бахааж бодд юм аа. Тэгэл би охиныхоо төлөө авиаслаг дүүнэртэй гэр бүлээрээ концерт хийгээд аймгийнхаа соёл урлагийн зүйлд хянуулж ард түмэн тоглох эрхийг авсан. Эрхийг аваад Сэлэнгэд олгоо чуулгынхаа даргын тусламжтайгаар би Сэлэнгэд олгон чуулгын тайзыг төрөөсгүй эзэмшиж би хандийн тоглолт хийжсэн. Тоглолтод нь Монгол улсын гавьяа жүжигчин дуучин Дагийн Сэрэмжтод сургуулийн авиаслаг медаль төгсөөд хандиор оролцож тоглож исэн. 2004 оны өвөл тоглож исэн санагдчихны тоглолтоо. Тэгээд тэр олсон мөнгөө би тэр шидэ өөртөө Улаанбаатарт орж ирээд асар үнэтэй Германы Парапелти ураац гэдэг юм доор хаяа 5 жил уулах шаардлагатайгаар дэмжлэг картанд хамгаалсан байсан. Тэр юм аягүй өндөр үнэтэй байсан. Тэгээд тэр юм зөвхөн нэгдсэн нэгэн аптека зарладаг, хаач аптека зардаггүй юм байсан. Тоглосон орлогоо өвөрлөж ирээд би охиндоо эмийг авахад 2004 оны 12 сард тоглолцоод эмийг авсан. 2005 оны 5 сард дуусгаар ингэж би эмийг худалдаад охиноо уулгаж ирсэн. Охин байнга унаж татна, байнга 103 дуудана. Сүүлдээ эмдэгч хүлээж авахаа болдг юм бэлээ. Авсан хоног нь гүйцсэн гээд. Гэвч аргагүй мууцсан тохиолдолд ялч гэмдэл сэгэнд авдаг байсан. Сэгэнд амдалд ордог байсан миний охин. Маш их мууддаг байсан тий. Тэгэл би 2005 оноос охиноо ингээд эмэн тасрахтана. Би яг нь аймгийнхаа нэг соёл урлагийн зөвлөл хариуцсан хүнд хэлсэн. Тусал дэмжээч охин нь өглөөштэй ихэд та миний өмнөөс төрийн өмнөөс та одоо хөтөлбөртэйг шүү дээ. Битгий ингэ зовлон тоочод бай. Энэ нийгэм чи өөрөөр л явах нийгэм. Дээрээс та нар шиг хүмүүсийг дэмж өгсөн чиглэл байдаг юм ба. Охин чи үнэхээр өгөх гэдэг Улаанбаатарын багшинтай бид нар шиг дуулахгүй юу? Ингэж хэлэхдээ тухайн үед би бас хэдэн хариу болгол хэдэн үедэл гарч ирсэн да. Тэгэл би сүүлдээ маш их зоригж ирсэн дүүнэрийн гудамжинд гар тоглоё гэдэг. Дүүнэр нь ичжээ, зовж जैन хүмүүс судлаа үдчихэд адагдчаад явчвал яах юм энэтрэ гэсэн. Гэвч их чигээ хараад уйлдаг байсан. Одоо 30 хүрсэн залуу байгаа. Жалам хараг ёстой 15 жил бүжгэлтэй гудамжинд хөөрх юмд медалтай Сэлэнгийн улс адуулгын наадмаа тусгай шагнал болоод сүлдэл авчирсан хүү гэдгийг тий. Тэгээд аргагүй энийг муу хараад уйлаад сүйдээ маш их зориг ороод бид гудамжинд тоглож ирсэн. Гудамжинд гараад тоглосон чинь хүүх аяг урам байсан шүү дээ. Хүүхдүүдийн айц хүүс бүгд байхгүй болсон шүү дээ. Бид нар анхны гудамжинд тоглоод дархан хот хийсэн санагдیں۔ Дархны бирс дээр хийсэн чинь хүүх ард түмжтэй битүү тойрч ирээд за одоо гол зорилго эгч нь яг гол зорилгоо ихэд уучлаарай мэдээ. Эгч нь одоо ингээл 15 жил одоо 6 жил гудамжинд тоглож явна шүү дээ. Гудамжинд тоглосон амжилт маань охиноо хөл дээр нь босголоо. 2004 оны 10 сард төвдөд ороод 2013 онд 9 жил гарan үүсэх хэзгэнд харцсан унсан, туурж идсэн, үе хэлгүй болсон. Амжилттай байжгаад 2 хөл дээр босч ирсэн ард түмний өглөг, сэтгэлийн өглөг. Гудамжинд гарсан тоглосон ээж дүүнийг дээрээс мөнгөтэйг харан эвэсэн баха. Тэ. Тэгээ хоёр тэгвэл миний охин өнөөдөр хөгжим бишэлдэргэн хөдрийн чадвараа 70-80 алдсан ингээд бүрэг миний асгаанд байдаг. Өөрөө их сайхан дуулдаг. Тэ 18 онд 2018 онд хүслийн зүгүргээд хөгжим бишэлдэр иргэд болон групптэй хүмүүсийн дунд явуулсан урлагийн их наадамд гослол дугаар Сэлэнг сум аймгаас шалгарч бүсэд ирж бүсийн тэмцээнд оролцсон мөн гала концертанд шалгуурн оролцчихсон. Одоо энэ гала концертанд орох эрх нь би энэ байна л да. Тий, төрөмөс байгуулгаас явуулж ирсэн тэр урлагийн наадмыг тий. Тэгээ шилдэг дуучин өргөмжлөлтэй миний охин. Тэгээ
яг үнийг гол юм хэлэхэд өнөөдөр тархины эдэс нүгчлэлт гэсэн онцлогоор групптэй байгаа. Тархины эдэс нь олон жилийн унал таталтын болдог гэсэн. Тийм. Тэгээ эмчнэрийн зүгээс юу гэхээр аль болохоор хөгжим сайн сонсгоод дуугийн сайн дуулал гэдгийг энийг охиныг их сайхан дуулд юм байлээ. Охин чинь сайхан дуугийн дуулалаа олон төлөвчөв. Гэх мэтэр сэтгэл зүгэн засна үхээс нэг нь үгсэн тархины эдэс 1000 тариа тариагээд сэрэхгүй жилдгийг. Тий. Тэгээ энэ маань дуулна, охин дуулна 11-р анги. Сургуулийнхаа шилдэг дуустаар байнга шалгална. Монголын сургалтын холбооны авьяас сурч алтан медальтай 11-р анги сурч хүүхэд байгаа. Охин. Тэгээ ингээ бид дуулдгийг. Тэгээ би одоо их гол юм аа тэгэхэд би өнөөдөр Монголд их орондоо тэр сум Монголд их хүн алдарт их болчихоо тийм үү? Өнөөдөр яагаад би ингэ төрийн хараас гадуу гудамжинд гэж би хүн өгтлээ тийм үү? Цагдаа төгдөл тийм үү? Эсвэл цагдаа төгөл. Эсвэл 8-аас дадлаад. Эсвэл аригчтан дэлгүүлээд би ингэж яваад хороо барах ёсгүй. Ёсгүй. Тийм учраас би төрийн 3 өндөрлөг бүгдэнд нь би хүсэл дэмжлэг хүсэл тавих гэж байна. За энэ зургийг минь бариад өөрөө хүмүүсээ энэ нэгдүгээр амжилтанд гудамж тоглосон амжилт маань охиноо 2 өдөр ингээ босож чадсан. Дараа нь би охиноо өөрийн гэсэн газартай, өөрийн гэсэн үл хөдлөх байшинтай болгоод өвхүүл миний санаа амарч бодсон. Эний төлөө зүтгэсэн аймаг сум орд газрын албан маань энэ газрыг 4-р агийн нутаг ингээд өмчөр энэний нэрээр гаргаж өгсөн байгаа. Хожим охинд нэрхтэй шүү дээ мөнийхөө. Тэгээ энэ бол 17 онд төв цэнгэлтгийн гадна бид нар 2 өдөр тоглосон. Өнөө өдөрт нь 2 цагийн тоглолт хийсэн. Мөнгө чамгүй болсон. Муухгүй би 3 сая төгрөг орлогосон. Ард мундаг гой дэмжижсэн. Тэгээ 3 сая төгрөг гараад 10 сая төгрөг гараад олоод өгсөн. Баруун нэг саяад нь шам 7800 явсан нэг буудлын тоол модод явсан юм аа. Миний хөдөө хүүхдэд баярын удаа явсан. Тэгээд үлдэгтэр энэ байшингийн ерөөсөө суурийг ихлүүлгийг шийдсэн. Би гудамжинд тоглолтын тулд жил бүр тэтгэврийн зээл хийдэг. Зээлгээд гудамжинд ч гэсэн бас урлаг сойж ардмын үнэлээд би урлагийн хувь зохиомжоор өмсдөг учраас тэр хувьцыг ой чихийн тулд би зээл авсан байдаг байсан. Энэ дээр нэмж тэтгэврийн зээл тултлыгээд энэ байшинг би хүн хөсөж бариулсан. Хүн 5-6 хоног хөсөж бариулсан энэ байшин. Тий 5-7-гийн арцтай. Манай дотор зурган байна, гадна зурган. Хашаа барьж амжаагүй, дээврээ төмөрж амжаагүй, цонх байхгүй. Ингээд цонх маань том полонкоор ингээд хаагаа ичсэн. Нэг иймэрхүү байгаамаа. Гэвч энэ мөнгийг би өөрийнхөө югаар болно гэд чанга тавиад 18 онд дараа жил нь ноодон жил 18-нд улсын авд тоглох гэж нэгдүгээр бороотой байлаа. Хоёрдугаар хан уудгийн цагдаа хүчтэй хориг тавьж мефон хураагаад тоглоулаагүй учраас би орлого хийж чадаагүй маа. Тий. Тэгээ энэ байшингааг үүсгэж чадаагүй. Тэгээ одоо өнөөдөр өөрөө би маань нас маань одоо 61 хүрлээ. Эрүүл мэндэ өгч өөрөө би хармуутай бөөрийн архаг өрсөлтэй. Их чинь үе даралт гэсэн годомжинд ингэж бод өгчөд бэлий явж байгаа. Учираас өнөөдөр Монголын төр гэж байгаа цагт төр ард түмнэ гэж боддог юм бол өнөөдөр дэмждэг юм бол өнөөдөр намайг дэмжмээр байна. Тийм хүсэлтийг төр тавьж байгаа. Ийм зөрүүд би хөвлөө болоод амжилт тавьж байгаа миний хүсэлт. Төрийн 3 өндөрлөг бүх хүмүүст би хүсэлт тавих гэж байна. Тэ. Хоёрдугаар тэгвэл товчхонтой хэлэхэд энэ олон жил 30 жил 28 сая өртөх хугацаанд үнэхээр одоо их хууртаж ирлээ шүү. Одонтой ээжүүд нэгдүгээр одон төрүүлсэн нэгдүгээр одонтой ээжүүдэд одоо сая төгрөг өгнө 4 хүүхдүүд нь 500 мянгаыг намын шоу хийгээл. За болио та энийч байг яш өгч чадахгүй байгаас гагцгүй намайг дэмжиж өгөөч. Тий. Монголын өөр хүүхдийн төлөө амиа өгөж уцахгүй тэмцчвэ Монголын мянган өргө толгоос ээжүүдийн нэг шүү дээ би. Тий. Өнөөдөр гудамж тоглолцоор гад өөх ёстой юу? Тий, өөхөх ёстой юу? Араад намайг гудамжинд та ингэж дуулж бод амьдралаас төгслөө энэ хөгжим эсэлтэй охинтойгоо ингэж бодох ёстой ч хэлэхгүй хаа. Хоёрдугаар гэвэл миний хүү наашир энэ миний 5 настай хүүхдээ бас онцолж яриа. Энэ хүүхдийн маань миний бэр миний хүүгийн ууган хүүгийн анхны хүү бэр ээж нь гидсэнд нь тавьж та хүү гараад хаян жисаргаад хаяа усан юм аа. Тий, хаяа усан. Тэгээ сүүлд нь аавтай хэсэг хугацаа дараа эргэж нийлсэн. Эргэж нийлээд өөрхөн хөссөн охин гарсан. Тэр үед би энэ хүүхдэд буцааж өгсөн боловч үл хайхраад хүчрэхэд маш их хөрдөж энэ хүүхдийг хохирох амь насны эрсэд бэлэн байгаад байсан тул би арга буюу Сэлэнг аймгийн шүүхээр ороод Сэлэнг аймгийн шүүх бэр бөтрийг эвлэрүүлээд энэ хүүхдийн маань 18 нас хүртэл миний асуулт байлахаар шийдвэрийг гаргацсан байгаа. Тэгээ одоо энэ улс орны ирээдүйн болсон энэ 5 настай ч хүүг ингээд эхээс нь унсан цагаас нь өсгөж ингэж яваа их хүн. Тэгээ энэ хүүхдэд ямарсан 18 нас хүртэл би амьд байсан. Би өөхөхгүй өмслөж боддог. Тий.
Миний ач хүү эмээ дээрээ одоо шүүхийн шийдвэрээр одоо 2 жил гарсан болж байна да миний хүү. Аав ээжд нь уулзуулдаг. Гэвч очих тоолондоо хүчгээд өртдөг. Хэцүү учраас би одоо болохгүй дахин их хэмжлэг сэргээж эцэг их барих нь хасууч энэ хүүхдийн хувь цаг нэг тийш шийдэх ч юм уурсан бодолтой явдаг гэж тийм. Яг авгахын тал дээр авгах бүх юм авгахаа үгээр тэнэг. Ерөөс ихнэр гадалтай тэнэг. Тэгээ одоо миний хүү чинь аав ээжтэй сүйдээд очих дургу болсон. Тий. Тэгээ ямар сэсэн төрийн би бүх өндөрлүүдээс би ханд өсөж байна. Төрөөс над туслахт мэдээж эдийн засгийн хямралтай боломжгүй хэлнэгийг би сайн мэдэж байна. Гэвч Монгол хүний өөрчлөлт юм бол гудамжинд тоглож хат ард хүн бидний дэмжиж халуусаа дэмжиж болсон юм. Улсын хурлын гишүүд суусан болохоос адилхан Монгол хүний өөр шүү дээ. Хувьсаа бидэнд танд өргөнөц гэсэн хүсэл тавих гэдэг миний дөө. Хоёрдугаар төр би олон жил тоглох хугацаанд гудамж тоглох хугацаанд биднийг халуус дээр дэмжиж уйхан хайлах нь уйж тийм үү дэмжиж цагдаа ирээд 25 биднийг өмөөрөн тийм үү биднийг хамгаалж дэмжиж байсан бүх Монголын ард түмэн үзэгчтэй би баярлаж хэлэх байна. Тий. Монгол ээжүүдийн алдар бадар тугайл гэж хэлэх байна. Их чинь тий. Монголын төр засаг их үрсээ хайрлахгүй, их үрсээ дэмжихгүй хаашаа хөгжих юм бэ? Монгол улсын ирээдүйд чинь сүнжээ шүү дээ. Тий. Би энийг хэлмээр байна. Өнөөдөр Монголын төр их үрсээ дэмжихгүй юм бол хаашаа хөгжих юм бэ? Монгол улс хэн эзэн суух юм бэ? Зөвхөн төрд гарсан, төрд гараад тэр бомтон бололгоо ошоод мөнгө хийсэн тэр хүмүүсийн ах トゥ төрөөс хаданд Монгол улстай эзэн суух юм уу? Ингэж хэлвэр энэ да миний хөө. Тий.